Сайн байцгаана уу хүмүүстээ. Хөгжим багш цэцгээ байна. Одоо бүгдээрээ ээлжид цахим хичээлийнхаа 2 дугаар хичээлийг үздэцгээе. Өмнөх хичээлээр бид нар юу үзсэн бэлээ? Цэвгийгээд нэг сонцгоё. Цэгтэй нотны тухай үзсэн. Бүгдээрээ гэрийн даалгавар цэгтэй нотыг бодлого зохиож бодох хэрэгтэй байгаа. За өнөөдрийн бидний үзэх шинэ хичээл маань их хоёрын хөгжим, гайтын үг, өглөөний тухай дуу гэдэг дуу байгаа. Бүгдээрээ дууны үгээ анхааралтай уншаад утгыг нь ойлгоод аваарай. Дуугаа сурахаас өмнө бүгдээрээ цэгтэй нотоо нэг давтаад энэ дундорсон хэмнэлийг нэг тоглож сурцгаая. За дээр харж байгаа 4 хэмжээнд цэгтэй нотыг хамтдаа алга ташиж тоглоё. 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И. За тэгвэл дууныхаа нотыг ажиглаад яг тодруулсан энэ хэсгийг бүгдээрээ нотыг ажиглах юм бол цэгтэй 4 нот байна. За энэ хэмжээг яг яаж тоглох вэ? Намайг дагаад дахиад нэг оролтыг намайг дагаад. За тэгвэл одоо бүгдээрээ дахилт хэсгээр очицгоо. Энэ маань эндээс энэ хүртэл дахих тэмдэглэе гэсэн үг. За энийг бүгдээрээ дуулаад энэ тагт пауз байгааг алга ташиж тоглоно гэсэн үг. Ля ля ля. Ля ля ля. За ингэж тоглоно шүү хүмүүстээ. За дуугаа дуулахдаа дахилтын зогсоцтой хэсгийг алгаа ташна гэдээ дахиад нэг анхаараарай. Дуугаа тоглуулахдаа сунтай хэсэг дээр нь дагаад тоглуулна. За дуугаа эхлээд анхааралтай сонсоод дагаад дуулаарай. Нэгдүгээр бодлоо дахиад дагаад дуусгаарай. Зарим дагаад үдэшмээ. Цаазсан ат тэнгэрний адан эрэх маргааш ингэр дүрээ. Итгэл баясаар өгдөцаана. Тэрэдэн. За одоо бүгдээрээ хөгжмөө сонсоод хоолой үгээр өөрсдөө дагаж дуулна шүү. Хөгжмөө анхааралтай сонсоод хэмнэлээ мэдрээд зогсцтой хэсэг дээр өөрсдөө алгаа ташаад дуулахыг анхаараарай.
За бид нар сая дуугаа ямар хурдтай дуулсан байх вэ? За дуулах хөгжимдөх хурдыг темп гэж нэрлэдэг юм байна. Тэгвэл энэ дуу маань өнөөдөр хурдан темптэй дуу байсан байх нэ. Гэрийн даалгаварт бүгдээрээ дууны үгээ цээжлээд хөгжмөө сонсоод цээжээр дуулдаг болоорой. Хичээл эхэлсний дараа багш нь дуулуулж шалгана. Мөн дууныхаа үгийг дэвтэр дээр бичээд аваарай. Дараагийн хичээлд хүртэл баяртай хүүхдүүдээ.